бүгдээрээ сайн уу? Бүгдээрээ сайн уу? Соол ТV-гийн Солонгой байна. За тэгээд 4 жилийн дараа бичлэгээр ахиу уулзаж байгаа да. Маш их баяртай байна. За тэгээд 4 жилийн хугацаанд та бүхэн маань сайн сууж байсан уу? Тэ? Би бол сайн сууж байсан. 4 жилийн өмнөх бичлэгүүд маань болохоор дандаа Солонгост тэ сурах, хөдөлмөрлөх тэ сургууль зурах тухай ч юм уу тэ соёлын тухай би контентууд хийжсэн мал за энэ 4 жилийн хугацаанд би Монголд ирсэн байна. Тэгээд би болохоор ерөөсөө Улаанбаатарт амьдарч байгаагүй хөдөөний охин. Тэгээд 10 жилийн төсөөр шууд Солонгос явсан. Тэгээд Солонгосоос буцаж ирээд Улаанбаатар төхнөхгөөд амьдрах гад дасгаад бас өндөө юм болсон. За тэгээд тэр яг яагаад ингэж YouTube хийж байгаад гинт YouTube-ийг болцсон юм бэ гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Тэгээд Солонгос байхдаа YouTube хийдэг байсан. Үнэхээр сонирхолтой хөгжилтэй гой контентууд хийе гэж төлөвлөдөг байсан ч гэсэндээ яг хийж авах хугацаанд би ер нь нэг цаашлаад яагаад YouTube хийх ёстой вэ гэсэн нэг тийм асуулт гарч ирсэн л дээ. Тэгээд яагаад ч юм бэ би өөрөө хувь хүнийхээ хувьд болохоор яг надад үн цэнтэй ч юм уу те утга учиртай зүйлд ингээд хөдөлдөг л хүн төрлийн юм шиг байлаа л те. Тэгээд яг яагаад гэсэн асуултанд хариулт олж чадахгүйсэн болохоор төр зур ингээд завсарсан. Тэгвэл бас нөгөө талаар тэгвэл яагаад буцаж YouTube дээр ингээд бичлэг оруулах болоо гэж хүмүүс бас бодож иж магадгүй. Яагаад вэ гэхээр өөрийгөө олох гэж гэх юм уу? Арай жоохон хүндөө. Тэгээ өөрийгөө олё гэж бодоод дахиад YouTube хийе гэж бодсон байгаа. Тэгээд би өөрөө маш их тийм шинэлэг санаа гаргах дуртай, шин санаагаа хэрэгжүүлэх дуртай, олон зүйлийн тухай сонирхдог тийм төрлийн хүн байгаа. Тэгээд тэр бүх зүйлүүдээ бас YouTube-ээр дамжуулаад хэрэгжүүлвэл гос гоё юм болоо тий. Тэгээ бас YouTube дээр бичлэг оргонгоо би өөрийгөө бас дахиад харж чадах юм болоо гэж бодсон болохоор ингээд яриа сууж байна. Тэгээд цаашдаа би юу дуртай гэнэ. Тэгээд болж өгвөл би Солонгост бас удаан амьдарсан болохоор Солонгостой холбоотой зүйлүүдийг ч бас хиймээр байна. Мөн бас би маш их тийм юмыг гүнзгий боддог гэх юм уу? Нэг тийм хүртэл төрлийн хүн болохоор өөрийнхөө дотор байгаа бодлуудаа, мэдрэмжүүдээ бас та бүхэнтэй хуваалцъя гэж бодож байна. Тэгээд ер нь нэг тийм баригдалгүй те юу дуртай тэрийг юмэр санагдаж байгаа. Тэгээд та бүхэн маань надад хамт ээж өгөөрэй. Тэгээд өмнөхөөсөө илүүгээр үнэхээр та бүхэнтэйгээ илүү дотноор YouTube дээрээ ингээд ярилцаад хуваалцаад явах хүсэл эрмэлзэл гал шиг байна. Тэгээд цаашдаа намайг ийм контент хийгээд өгөөсэй гэж бодож байгаа хүмүүс байхan бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За тэгээ удахгүй гой контентуудаар уулзцаая. Баяртай.